За юу хийж байна да? Хөшөөгөө. Нөгөө хоёр номыг чи авлаа. Энэ хараа. Нэг сүүлийн үедээ жинхэнэ бестселлер болоод байгаа номнууд. Тийм үү. За наадах чи нөгөө аюур заны шүгдэн. Энэ болохоор их гүйлгээ сайтай байгаа гинэ. Ногоонууд нь лам. Хамгийн их гүйлгээтэй номнууд юм. За энийгээс уншаад иржтэй. Гэнээр. Наадах чи өстө. Энд ч одоо сонсгоод гээд үхлийн тухай судар байдаг байхгүй юу? За. Тэрнээсээ сэтүүлж үтсэн ном юм байна л да. Үгүй энэ аюур цан ямар мундаг юм бэ? Үнэхээр чадвартай зохиолч юу? Харин энэ номондоо тэр шүгдэнгийнхээ тухай хэрэг оруулсан юм бол. Гэхдээ уг нь одоо наадах чинь шүгдэн шүтсэн хүн их баяждаг гэл ярьд юм билээ шүү дээ. Шүгдэн гэдэг чинь уг нь зүгээр сахиус шүү дээ. Чойжин ломын сүмд байдаг гэсэн баггүй юу? Чойжин лом лувсан хайдав бидээ оршоодог гэсэн судрууд нэг шүү дээ. Манай Монголд бол гүрдаварын бүчил дэлгэрүүлсэн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд энэ далаалам чи яагаад энийг одоо ингэ хориглоод идэв? Уг нь одоо энэ гүрдава эренбүүчи чинь далаа багшийг хятадаас гарахад их тусалсан гэж ярьд юм байл ш. Тэрч тийм л дээ. Гэхдээ энэ эрт дээрээс л улбаатай маргаан байх гэж би боддгийг. Гүрдава багш далаа багшид их тус болдог байсан. Тэр нь одоо эдгэрэнхтэй холбоотой юм байна л да. Гэхдээ тэгээд гүрдава эренбүүчи шашны содөр ном хэвлүүлэх хүмүүсэд мөнгө тусламж үзүүлдэг байсан юм байна л да. Эхлээд тэр судраа уншичаад мөнгө өгдөг байснаа сүүлд нь одоо харчгаал мөнгө өгдөг болчих. Гэхдээ тэгсэн чи тэр дунд нь далаа багшийг муусныг судар орцсон юм байна л да. Ингээл тэр хоёрын хооронд бол эвлэршгүй ан завгарсан юм байна л да. Биш манай ажил дээр нэг Америк хүүхэн байдаг юм. Тэр л харин нэг бараг маг байсан юм яриад л бүр тэр нэрийг хүртэл хэлдэг юм билээ ш. Дорж шүгдэн гээд бүр хайгаад идэм билээ. Тийм үү. Тэр одоо ямар учиртай. Одоо би бас нарийн учрыг сайн мэдэхгүй. Тэгтэл нэтэр харж байхад төвдөж шүгдэн шүтсэн усууд баян цатгалан байх нүтгээл ядуу зөдөө тэгээд одоо хавчлаг шахалтан донд байдаг юм байл шин. Мөн далаа багш хүртэл шүгдэн сахиусаар хамгаалуулж гямлаг давсан гэж ярьд юм л. Үгүй харин тэгэлээд тийм. За тэстэй мэдэхгүй маа. Одоо тэр бас л улс төр байлгүй дээ.
Гэхдээ тэгээ одоо энэ шашин хүртэл улс төрчих юм дөө. Санаатгаас ахмаш шүү. Зэц. Гөхөө. Шашин гэдэг чинь бас л улс төр штэ. Гэхдээ яг чингөө санаж гин үү? Гэхдээ саяхан нэг төвдүүд Монголд суурших гэж байна гэж нэг зурцгаагаад байсан штэ. Тэгсэн. Тэгсэн чинь тийм ердөө байхгүйсэн байгаа байхгүй. Төвдүүд чинь бас монголчуудыг их цантай шавцсаар Америк хоёртол иргэншил олон өхөөс л манайд биш юм байна л. Харин тэр 9-р богдын Монголд айлчилдаг бол үнэхээр 10 дахь дүргээ Монголд тодруулах гэсэн чин хүсэлтэй байсан юм шүү дээ. Элбэгдэрж ерөнхий сайд байхдаа маш их дэмжсэн. Тэр үтгэл Монгол улсын иргэн болгосон. Тэгээд чинь ажиллагаанд чинь сэтгүүлч Төөр мөнх бас талигч Баасан лам маш идэвхтэй оролцсон шүү дээ. Ер нь анхараасаа л элбэгдэрж ерөнхийлөгч 9-р богдын энэ үйл ажиллагааг дэмжиж байсан. Зөв шүү дээ. Ер нь богдын 10-р дүр Монгол тодорно гэдэг чинь улс төрийн том хитийн төлөв шүү дээ. Хүш. Нөгөө Ананд чимээгүй л вэ нү? Ананд одоохондоо чимээгүй л байна. Тэгтээ удахгүй нэг юм дуултана л да. Гэхдээ ерөнхийлөгч элбэгдэрж гиснээс энэ Батбөх даргын хөшөө босгоход ерөнхийлөгч их дэмжлэг үзүүлсэн гэж ярьдгийм байлээ. Тэгээ саяхан нэг нэвтрүүлгээр дарийн могоо ярьж ин лээ. Тэрийг харсан уу хөшөө? Ер нь тэгээд нэг өснөө барихын арчилсан ном барьж цэцэг өргөхийн Монгол ардын ном өргөлөө гэсэн утгыг илэрхийлээ нэ да. Цаарчгүй илүү. За өгшин чи нэг хувцсанараа соличоод нэг сайхан лавшаа хийгээд. Үш тэгээж. Монголчууд ардчлал хүний эрх чөлөө гэдгийг лоозонгоор зүрхээр ойлгосон. Гэлэж хойшин тогтсон. Энэ ардчлалсан явсах гэл нэг юм гараад ах юм. Манайсын залуучууд энийг чи яаж ойлгох юм бэ? Тэгэл хар цагаан дүрс гарах юм. Ой. Би өрнийн талаар өлсгөлтөн зарлж байгаа л өмнөх засгаа унгаацсан гэж мэднэ. Чи мэдхүү? Манайс мэдгүй. Үш, тэгтээ колони лаз олддоггүйсэн гэж байгаа шүү дээ. Колони лаз олдох юм бол заяа. Бүр давс сахар ээж гангадаг байсан ч гэх шиг. Аав нэг аль дээр тийм сонь юм яриад. Хэцүү байсан юм шиг байгаа маа. Талхаа картаар авдаг байсан ч гэх шиг. Тэгэн гутлаа заяа. Жэнс өмд өмссөн. Баян хүний тоонд ордог байсан гэсэн шүү дээ. Тэгээ өөр юу гэлээ? Гадаад паспорт гэж байхгүй заяа. Тэгээд гадаад руу зөвхөн даргандарч явдаг гэсэн. Амар гастай. Одоо ингээ бодоод тахт харанхуу бүдүүлэгч байсан ч юм шиг. Гэхдээ хурдан хөгжөөд байгаа юм шиг санагдахгүй байна уу? Одоо энэ нийт биш үү? Үлгэржигэн байхыг битээр мэдэн штэ. Тийш. Тэгээ дээрээс нь гар утас байна. Хүн болгол барьж штэ. Гар утсыг чинь зэ. Хөдөө заяа. Улаанбаатарт л зөвхөн гар утас гэдэг юм байдаг гэж ярьдаг байсан штэ. Одоо тэгсэн чи бүр хүн болгон барьж байгаа зү. Би нэг юм хогийн бөбөөнөр шиг юм бичдэг сэтгүүлч болохгүй. Яста гоё юм бичнэ. Йоо. Тэгтээ
Манай монголчууд юм хийхгүй штэ. Солонгосыг харал та. Амар өгөөстэй. Тэр нөгөө нэг ухаалаг Samsung-гийн зурагт нь одоо сойныг дийлчлээ штэ. Тэгэхэд манайхаа энийг хараа. Солонгос ч сайхан миа байсан гэж хэлээ. Олимп болол хөгжсөн гэсэн шүү дээ. Нэрээ. Манай Монголд олимп болно гэжтэй. Тэгж ярьдаг юм аа. Харин тэр метро гэдээсэн шүү дээ, тий. Тэр чи харин үнэн юм шиг үлээ. 16 онд ашиглалтанд орно гэсэн баха. Гэхдээ бид нар бас адтай хөвгтүүд юм аа. Яаж тэр хэцүү үед нь төрчөөгүй юм те? Нэрээ би чамд хэлэх гэсэн байхгүй. Өчигдөр тэр оюунаа нэр яахацсан бэ? Амар сонирн болоодсон шүү дээ. Цатуул чин тэр мөнгөийг олцсон юм шүү. Яа. Натхата болчи. Орхич чадахгүй. Үгүй. Чихтэй хараа үсттэй. Тэр ахыг төрөвч алгуулсан гэж ярангуут л оюун бүр амар сонирн болоодсон шүү дээ. Үгүй тэгээ яадгийн? Хаяал үз. Бид нар тамир хамаатай юм. Ерөн заяа. Хоёлоо шүнжин хог өгсөн болохоор чамд одоо хүртэл тэг санагдаад байгаа юм за. Тэгсэн чи тэр төрөвч нь хоосон ч юм бэлээ ер нь яаж мэдлээ? Үгүй юу гэж хоосон байж идэм бэ? Харваас л баян ах юм гэж тэр чинь. Үгүй тэгээ юу гэж? Баян л байгааз. Анхнаасаа би чимгээд энэ төрөвч мөнгө төгрөгөл дими балаа юм ярьсан чи одоо ийм юм болж байгаа шүү дээ. Чи на яриагаа одоо болж чаддгүй. Мартчихдгүй би чамс гуйж байна. Мартыг. Манчин. Тэр ахыг төрөвч алгуулсан гэд ярангуут л оюунаа сонирн болоодсон болохоор шижигтэй санагдаадсан бохгүй юу? Хойлоо гарах уу? Яах вэ? Ресторан яа. Тэгэл. Сонноос би удахгүй биер юм явж магадгүй юм шиг байна. Манай хэд намайг хэл ус сайтай бас тэгээд шашин бурхан сонирхдаг болохоор дундаа хавчуулаад аваад явъя гинэ. Оо ашгүйдээ өгшин. Хүч тэр биерэм чинь. Өстө жинхэнэ бурхны орон гэсэн шүү. Саяхан нэг нийтлэл үнссэн. Тэгж харагдана лээ. Гэхдээ тэр саяхан манай тэр Ан Сан Сукэй гэдэг хүнийх нь эрхийг санаж байгаа өстэй. Кэнэрэ бас л хаал үзэж халуун жуулууд олоосон хүн шиг сайхан ярьж байна л шүү. 89 оноос хойш л гэрээ хорийн суусан хүн шүү дээ. Уу харин тийм юм ярьжсэн. Гэхдээ тэгэхээр ч одоо гэртээ бясалгаад ном сонингоо боловсруулаад сууж байгаас өөр явах вэ? Тэдний улс чинь ардчил хөгжөөд нэг жилэл болж байгаа улс шүү дээ. Манай улсын ардчлалын туршлагаас бас их юм судлалаа гэж ярьж байна л. Манай улс ч гэсэн дээ. Бараг нодлонгоос ардчилсан орн болоод байгаа юм биш үү? За ирээч дээ бас тэгж хэлж болохгүй. Харин тэр Батмөнх даргаыг байх үед хүчээр шийдчихсэн бол өстой яах байсныг хинч хэлж мэдэхгүй шүү дээ. Стайлтай шүү тийм ээ. Гэхдээ одоо энэ хоорондоо талцаад байгаа энэ нэг сонин зангаасаа салж болчих гээд байгаа байхгүй юу? Гэхдээ ер нь ч тэгээд
ерөнхийлөгчийн сонгуульд 4 жил байдаг чинь бас цаана авчиртай байх нь ш. Гэхдээ эхний 4 жилд хийж чадаагүйгөө дараагийнхаа 4 жил хийдэг баг. Үгүй чи хараа л да. Энэ Америкчууд сая Обамагаа дахиад сонгочлоо ш. Гэтэ манад ч одоо Сэдэн бол дарга маань 44 жил төр байсан шүү дээ. Тийм л дээ. Тэгтээ эн чинь одоо улс төрийн тогтвортой байдал гэж бас нэг юм байна шүү дээ. Гэхдээ энэ улс төрийн тогтвортой байдлын тухай тэр Hugo Chavez-ийн номон дээр бас бичсэн байсан шүү. Хүшин тэр чи одоо нөгөө халтар царайтай орон мөн бидтэй. Hugo Chavez Винсел гээд. Нэр яг тийм юм байна шүү дээ. Тэг бодоод байсан чи Хав. Би бааранда дижнерхэн дунд нэг тэмцээн зохиох гэж байгаа байхгүй юу? Чи. Тэгээ дөрүүлсэн үнд нь авдар пивор шагнах юм. Тэгээд яаж шалгаруулах юм? Нөгөө рагу өнтер чинь шүүх юм уу? Үгүй ээ. Одоо чинь дижнер чих сонирн болцсон шүү дээ. Транс тавьдаг. Тэгээд Монголд уг миксинг хийдэг. Яг болсон болоогүй шаал хооронд авцалдахгүй дуунуудыг хооронд нь холиод тэгээд нэг бүжиг тэр дуун дээр бүжиглүүлдэг байхгүй юу? Тэг тиймэрхүү байдалтайгаар л. Тэгээд тэрийг зурагтаар цацуул залуучууд үзэх юм шиг санагдаад байгаа байхгүй юу надад? Мэдээгүй. Нэг баахан гадаад үгнүүд л байх юм. Гэхдээ ойлгох юм байхгүй. Тэр шараа ирэх чинь ивент хийж болохгүй юм уу? Болно л доо. Гэхдээ гайгүй утасны компаниар ивент төлчвөл зурагтаар гарахтаа их дажгүй гардаг юм билээ. Тэгэл яг хөтэ завсраар нэг гайгүй хамтлаг дуучид оруулчихна. Тэгээ төрүүлсэн DJ-гийнхаа дууг утасны дуудлаган дээр тавьчих штеп. Аав нь яах юм? Гэхдээ таньдаг тийм утасны компанид ажилладаг хүн байна уу гэж асууж байхгүй юу? Бага. Багтай хэд байгаа. Эхлээд миний хөө санаж бодож байгаа зүйлүүдээ бүгдийг цаасан дээр буулгаж байгаа. Аав нь харъя. Тэр гадаад өгнөч чинь толгой эргүүлээд байх юм аа. Гүчээ ерөөсөө нэг сайхан төсөл бич. Тэгэд хавдаг үзвэл аав нь тэрийг харчгаад мэддэг чаддаг хүмүүсээр нь тэр төслийг чинь бариад явна. Тэгв. Тэгээ. За тэгвэл төслийг бич. За та хоёр маань юу хийж байна? За өгөө. Энэ нөгөө зүгээр өгнөт чинь. Оо тийм байна. Шинээр гарсан юм бараг байдгүй юм байна. Тийм ээ, тийм. Гэтэ өгшин маргааш дахиад хайж үзнэ. За. Энэ дээр чи юу гэж бичиж байна гинэ? Миний хүү зүгээр үү? Зүгээр. Энэ юу гэнэ? Мөчр бүтэн мод гэж байдгүй. Элэг бүтэн хүн гэж байдгүй. Үгүй нэр юм үнэн шүү нэр. Үнэн бичсэн байгаа шүү. Ер нь элэг бүтэн хүн гэж байдаг юм уу ер нь? Нэг айлд ороод ирэхээр нэг нь үгсэн байх юм. Нэг тийм л юм ярих юм байна шүү. За дээр яах вэ? Энэ дээр юу гэнэ вэ энэ арай? Энэ сайн мөр замын хань. Сайн ихнэр насны хань. Үнэн байна. За энэ чөтгөрийн баг надтай чөмхтэй мах амттай.
Энэ үнэн шүү. Энэ манай чөтгөр DJ энтер гэж болол лаг байна шүү дээ. За энэ юу гэнэ вэ? Үгүй гэвэл бүү үгэл, үглий гэвэл бүү үг гэсэн. За чи энэ номнуудыг надад өгсөн шүү. Битгий үглээд байгаараа гэж чамайг битсэн байна шүү. За ихний хараа сууч. За энэ ингээд зайг мэдсэн байна уу? Ер нь ингээд энэ хараа. Зөвхөн хоёр мөрөөр л ингээд ертөнцийн бүх зүйлүүдийг зүгээр нэг нөгөө сайхан ойлгохоор бичсэн байна шүү. Юу Японы хайку, майку гэж Монголын энэ зөөрис цэцэн сайхан үгнүүд байх чинь юу гадаад мантай нэр. Үнэхээр сайхан бичсэн байгаа шүү. Хөвгөө. Миний өгшин Эрдэнэт ороод ирэх юм уу? Яг Яндаа ах тэр очиод. Яндаа ахын би жоохон таар байгаа гинэ. Нэр нь тийм гэсэн. Яг хөө миний өгөн салхинд гарангаа очиж хэд хоног хамт байж байгаад ирэхгүй юу? Тэгдэг юм уу? Тий. Хөгшин чихэр жимс аваад өгье. Хүш. Юусоо яваа. Миний хөвштэй. Анх костюм занга готлоо мэдүү. Сайн бэлдээд одоо өмсөд явж өгсөн. Маргааш яваач. Юу гэсэн үг вэ чинь амжинчтэй богонд суугаад бол. Чи дэлгүүр хошоо орж юм авдаг юм байгаа үү? Тэгээд чи уцаар ярьж очих штеп. Нэр тийм. Ингээд юм дуулгаж болохгүй салхи шиг. За тэгээд